Би бүр нөгөө хичээлэж бодож байгаа юм байх. Тэгээд заалгахыг хүлээгээд гэж паналдаж авчихсан байхгүй юу. Тэгээд одоо хүртэл тэгэл хамттай байгаа. Супер энэ бол кайф байхгүй юу. Үнэхээр гоё мэдрэмж. Үнэхээр гоё. Хүмүүсийг жаахан гэрэл хийгээтэл болох. Гэрэл хийгээл авчрах. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ гайхалтай өдрийн мэндийг дэвшүүлье. Яг энэ подкаст үрж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг дахин дэвшүүлж байна. Тэгээ өнөөдрийн бас манай подкастын хамгийн анхны зочноор эрхэм хүндтэй зочин манаас ирсэн байгаа. Ондо продакшны үүсгэн байгуулагч, найруулагч Оном Батах маань ирсэн байна. Сайн байна уу та? Сайхан аварчж байна уу? Сайхан аварцгааж байна бүгдээ. За маш их баярлалаа. Тэгээ Оном Батахыгаа бас бидний бас урилгыг авч ирсэнд маш их баярлалаа. Би ер нь интернетээр ингээд захим орчинч тэр таны ингээд ярилцлагуудыг хайгаа үзсэн чинь хэр барахт ер нь их ярьсанд ороод идэв юм тий. Би ер нь гэхдээ илүү дутуу юмд орохны дуртай биш. Харин тийм байсан. Жаахан мэрэгжлийн юм л яриул ордог. Ер нь тийм. Өөрийнхөө ажил хийсэн ажил мэрэгжлийн юм л яриул орё. Тэнэс ч тэр илүү дутуу шоу нь би ямар шоу мэн биш. Би ч ер нь тайсны артлын хүн шүү дээ ер нь бол. Ерөнхий бүх юмнууд ингээд зохион байгуулад байж байгаа учраас тий. За тэгвэл миний хамгийн ихний асуулт яг ерөөсөө мэрэгжлийн юмд бол орохгүй бол болохгүй нэ шүү дээ. За Ondo production. Энэ Ondo production-ыг бол одоо ялангуяа яг энэ мэрэгжлийн салбарын хүмүүс бол мэдгүй юм байхгүй. Тэгээ мөн дээрээс нь Монголын үзэгчд бол маш сайн мэднэ. Энэ production-ыг та анх хизээ ер нь байгуулж ирсэн бэ? 93 оны сүүлээр 11-2 сард байна уу? Одоо шинэ production болго гарах шиг одооных шиг ингээд камер энэ ч тийм байсангүй шүү дээ. Дижитал руу шилжээгүйсэн. Бүгд аналог. Тэгээд камер чин юу машинаас үнэтэй, Land Cruiser-с үнэтэй. Тийм л камерууд одоо телевизэд хэрэглэдэг байсан. Тэгэхээр биднэрт бол тийм боломж мэдээж байхгүй. Тусдаа гараад гэхдээ бид нар ийм баримт киноны чиглэлээр биш. Ингээд яг өөртөө дуртай клип реклама хийгээ явсан дээр юм байна гэдэг. Гэхдээ тэр үе чи рекламч гэж хүмүүс мэдтгүй л эсэлтэй үргээ. Бид нар клип хийдэг гол шалтгаан чи ерөөсөө рекламанда спорт гэж байгаа. Клипнүүд ч үнэгүй байсан шүү дээ. Бүгдийн үнэгүй байсан тэр үед чи. Мөнгө авч хийсэн клип тэр үед байхгүй. Өөртөө бид нар нэгдүгээр сонирхолтой. Хоёрдугаарт энүүгээрээ дамжуулж хүмүүст энэ ингэж видеогоор юм хийж болно шүү гэдгийг харуулдаг байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээ өөрсдөө дадал сурчлага хийгээд шүү дээ. Тэгээд хүмүүс тэр клип чинь гоё болсон шүү. Тэрэн шиг юм хийлий гэж хэлдэг байхгүй юу? Тэгээд хүмүүсийн яг ойлгох зам нь л тийм байсан гэж хэлж болох юм. Та цэнгэр дэлгэцийн талаар тэгвэл яг энтэй уялдуулаад бас ярихгүй. Ер нь хизээс хийж эхлэв. 2000 онд юм. Ер нь бол. Эхнийх нь бол санаа нь бол яг тухайн үеийн 2000 он хүртэлх бас юугаа базаад тэгэхээр энэ жоохон үйл явдалтай болгоод ингээд нэг сонирхолтой болгохын тулд жоохон мажик байх хэрэгтэй. Эн чин хүн болгонд энэ дандаа гэрэл гэгээ тийм хэрэгтэй учраас бид яг тэрэн дээр нь жоохон тийм зохиол дээрээ тийм одоо шинэ манай 3 гол 4 байгаа шүү дээ. Агло боё хин инхтул 3 тэр 3-ыг ингээ оролцуулаад тэр 3-аар ингээ холбоосъё гэдэг ерөнхийдөө болт хийсэн байхгүй. Одоо ингээл таны ингээд хийсэн бүтээлүүд ингээд маш олон. За клип байна, за дэлгэцийн бүтээлүүд байна. За тэгээд реклам зарцуулга гэх юм бол энэ бүр баг тоогоо алдсан баг тийм. Ер нь 1000 төгсөж байгаа шүү тийм. Бага. 1000 төгсөж байгаа. За энэ дотроос бас клипийг онцлох юм бол камертай хамтлагийн гар утсгээд клип тухайн үедээ энэ дуунч тэр энэ клипинч тэр биднэрт маш тийм шинэлэг мэдрэмжийг бас төрүүлж ирсэн. Та энэ клип хэрхэн яаж бүтчихсэн талаар хэлэхгүй. Камертон нэг сайн юм вөхөр хийж байгаа юм болгоно жишээ нь юу гэдэг тайлан маяга заавал хийж ярина. Ийм дуу хийвэл яах вэ? Ийм дуу байвал болох уу? Та юу гэж бодчих гэж дандаа хүнээс надаас ингэж юу авдаг байхгүй юу? Зөвлөгөө авна. Тэгээ яг клип бол тэгэл тэр үе тухайн үеийн яг залуучуудад тохируулсан л ер нь таалагдах хөөц олон хүн хэрглэж байгаа. Тэр үйл явдлыг л оруулах гэж зорьсон. Хинбэ?
байна уу? Миний гаруцаар мессеж зөндөө ирдэг. Графиктэй клипүүд тэр үедээ бас их модны байсан байхгүй юу? Тийм байх шүү. Тий, тэгээд жаахан график оруулаад утас муцрын шилжих, барих, дижитал болгох тий. Тэр нөгөө дижитал хонглоор явж байгаа гэх мэтлэн тэр аль болох тэрийг л оруулахыг зорьсон юм байна. Та тэгтээ сая Mobicom 30 жилийн үедээ зориулаад тэр клипийг бас нэг шинжилсэн шүү дээ. Та тэрийг үзэж амжив уу? Харин тий сая харлаа. За, танд ямар санагдав? Яг нөгөө төхөл дагуу манай тэр Нөгөө жүжигчд маань хүртэл байна тий. тий тэрийгэ дагуулаа өргөжлөл хийсэн юм байна. Хөөрхөн л болсон байл тий. Хүмүүс их ам сайтай байлаа. Үу энэ жүжигчин чи ийм одоо тухайн үед ингээ гарч ирсэн залуу маань ийм байна гэ тий. Одоо бид нар шиг ингээд нэг зарим зүйлүүдийг тэр тухайн үедээ ингээд маш шинэлэг бидний амьдралд амар хэрэгтэй тийм зүйлүүд маань одоо ингээд цаг хугацаа үлрээд ирэхээр ингээд нэг юм зүгээр л нэг юм байж идэг зүйл шиг харагдаад байна тий. Нөгөө нэг хийгээд амархан болгоод гэдэг шиг байхгүй юу? Нөгөө чин ердийн хэрэглээ болчихлоо шүү дээ одоо. Жишээ нь бид нар дээр үуч жоох та одоо эртний юм шиг юм ярих юм. Анх ингээд мессеж ромын гараад гадагшаа явахдаа уцтайгаа явхад үнэхийн тийм сонир мэдрэмж авч байгаа байхгүй. Гэхдээ чи хүнтэй ингээд зэнч байгаа хүнтэйгээ мессеж бичээд энийг авах нь зөв юм уу мессеж бичээд асуугаад шүү дээ. Хилийн чандаас бүр очиж тий. Хизээ тийм байсан юм яа. International roaming. Гадаадд гар утсаа ашиглах боломж. Ер нь та бас яг юунтэй холбоотой нэлээд олон ажлуудыг хийж исэн юм л ч тий. Реклам зар сурталчилгаанаас ахуулаад нийгэмд нөгөө таниулах ажлууд. Яг анх энэ 9911 гэд гарлаа штэ. 9911 гэж гараад энэ таны нэр хүндийн баталгаа гэдгийг анх хийсэн юм манайх юм бас. Нэр хүндийн баталгаатай болох явах маркетингээс нь яагаад энэ 9911 гэдэг 9911 9919 18 17 гэдэг л юмнууд байсан ш дугаарууд байсан. Тэгээ 9911 гэж яхаа нэр хүндтэй болох хэрэгтэй байна. Бид нар юу хийх ёстой яах уу гэд бид нар нэг жаа брейнсторминг хийгээд тэндээ нэг 2 3 реклам хийсэн битээ. Тэгээд тэрнээс яг 9911 ч үнэхээр өнөөдөр тийм болчлоо. Жинхэнэ нэр хүндийн баталгаа нь болчлоо. Тэгээ өнөөдөр одоо дугаар нь хэд хүрээд байгаа юм бэ өчтөр хүмүүтэй. Харин тийм. Тэгээ эн чинь яг нөгөө нэг зорж исэн юм бий болчихж байгаа байхгүй. Нэр хүндийн баталгааг бий болгочиход шүү дээ. Тэр үед танд анхны яг энэ үүрэн телефонгээ гарч ирэл юм цайнаас ингээл уцаар ярих тэр мэдрэмж юу ямар байсан бэ? Юу анх эхлээд тэр жишээ нь хүнтэй ингээ уцаавад шууд ингээд машин дотроос ингээ залгах бол супер энэ бол кайф байхгүй. Үнэхээр гоё мэдрэмж. Үнэхээр гоё. Ягаад анхны сэтгэл тэр чинь тийм үед тэнч баг нэг сценаригод уцсан. Тэгээ нөгөө тийм чиглүүлж байгаа соёлын төөргөний хавцаал ярьдаг байхгүй юу? Антеннер чиглүүлж байгаа нэг ярина. Нөгөө аймаа шуугантай. Гэл яах аналог систем ч аргагүй л дээ үрг. Тэгэл бүүн шуугатай гэхдээ бас гоё юусэн. Мэдээлэл солилцсон холбоо барьцдаг. Тэнцээ хүрээд ирээрээ гэд дуутчдаг. Таныг сая тэр нэг анхны тэр нэг утсан гээл сүлжээ долгион гэдгсэн чинь би бол мэдээж хахаад жоохон хоошоо үе байгаа шүү дээ. Тэгээд би нөгөө анх яг анаа ээж нэг юм Nokia аваад 3310. Тэгээд тэрнээс өмнөх байж байгаа 3310 авсан чинь бүр юм жижигхэн болоод ямар гоё юм бэ гэдэг. Би ч нэг ахлах анги ээжээс суугаад ээж та надад нэг утсаа ганц хоног бариулаач гэж гуйсан чинь за тэг чи тэгтээ надаа гээж болохгүй штэ. Наа чи бол маш үнцэнтэй юм шүү гээл. За. Тэр үуч тухайн айгуунтэйс байхгүй. Тэгээ манай ангийн хүүхд намайг бас яг ингээд ирээд гэрээс аваад тэгээд би ингээд битээр цуг явдаг. Тэгээ би яг энэ гуйж байгаа процессыг манай ангийн хүүхд ингээд сонсоол байгаа л ш. Тэгээд битээр за сургууль дээр очлоо. Тэгэл өөр залгах хинч байхгүй юм чи надад. Манай ангиас ганц ч уцтай хүн байхгүй. Багш маань ч уцс байхгүй тий. Сургууль даяараа уцсгүйс. Тэгэл ээжийг би гуугаад ээж та ажил дээр очиж надад нэг яг залгаарай. Хичээл орж явах хоёр гээд. Би өөр нөгөө хичээлэж бодож байгаа юм байхгүй. Тэгэл залгахыг хүлээгээл. Тэгэл ингээ хүлээгээ байжсэн чинь гинт дуурч. Багш ингээл анги мангийнхан бүгд шокнд шүү дуурч байгаа гээл.
33.10-ийн дуучин бүр ингээл. Тэгсэн чи би босч ирэл. Багшаа уцаар ярьж ороод ирэх. Гэсэн чинь. Тэрс амар гоё мэдрэмж байсан. Тэгэл гараад би ээжтэйгээр хичээл ном чинь сайн уу мэн үү гэсэн сайн. Энэ хотос ямар гоё юм бэ мэн бэ гэх. Тэгэл англи орсон чинь пэр хийгээл инээгээл. Гэсэн чинь нөгөө наваа гэрж авдаг нөгөө цуг явдаг найз маань. Наа чи ээжигээ залах гэж хэлчих юм уу гэж хэлчихдэг. Тэг миний хамгийн анхны утас нэг түүх гэвэл нэг тийм сонирхолтой хөгжилтэй болж ирсэн. Гүнхээр үнэн шүү дээ чи. Тэгээ тийм л байсан юм чи. Тэг би таныг төсөөсөн чинь таныг бол ердийн хэрэглээ болчиход шүү дээ. Хуучин гэд ялангуяа энэ iPhone гараагүй бол энэ компьютер болоод энэ чинь гар утас ч одоо компьютер болчиход шүү дээ. iPhone шинэ гараагүй бол утас бол яг үндэ би бол боддог байсан. Ийм хэн утас гард байсан байхгүй юу? Залхтаа ингээ эргүүлээд ингээд юуныхан вирту хэлүү дээ. Иймхэн уруулын бодог шүү. Хүүхдүүд уруулын бодог шиг. Тэгээд иймхэн нэг дугаар нэгэж гардаг. Тэгээд залхтаа энийг дараа так гэд гүйлгээ залгадаг. Айгүй хөөрхөн за утас бүр сүүлдээ иймхэн юм болох юм байна гэд айгүй чихэндээ хийгээд ярьж болох юм байна гэсэн чинь ийм том утас болоод. Бүр том болоод. Коноп байхгүй болоод. Компьютер болоод. Бүрстэй. Юу болоод байна те? Гар утас гэд ярьсных би таны бас нэг өмнө нэг ярилцлагыг үзчихэд таны гэр бүлийн хүн бас ер нь энэ дуудлагатай бас холбоотой гэж би зүгээр яг тухайд нэг сонсч ирсэн. Нэвтрүүлгээд оролцоо гитарчдын тухай нэвтрүүлэг хийдэг байсан манай хүн. Тэгээд тэр нэвтрүүлгээ дээр танилцсан. Манай хүний дуу чинь цаанаас нэг гоё шүү дээ. Би бол үнэхээр энэ хоолнд шүтдэг байхгүй. Тэгээд нансаагаар юу хийсэн баггүй бид дуудлагын нөгөө нэг одоо шин таны нөгөө ашиглалтанд байхгүй байх гэдэг ч үү те voice үүд гэдэг шүү дээ. Таны залгасан дуугаар буруу байна ч гэдэг юм те тэр мөрийн бүгдийг ингээд манай хүн хийсэн. Манай нэг найз над руу залгачаад нөгөө миний утас салцсан л байсан юм байна л гэсэн чи. Нансаа бололтоо чи зүгээр тоглолтгүй онд уцаа өгчлөлтэй гэх. Яриад те тэр уул нь бол жинхэнэ хэрэг дээр бол утас нь унтарсан байгаад байдаг гэсэн чи тиймэрхүү юм болж ирсэн бас тохиол би. Одоо Монголын маань бас нэгэн маш гоё тийм тод төлөөлсөн гэр бүл бол та хоёр. Маш гоё хос. За баярлалаа. Их олонч одоо үйл ажиллагаа дээр тэр хоёр ингээ хамтдаа байгаа ингээ хараад тэгээ бие биендээ ийм халамжтай тэгээ бие биендээ одоо хүртэл ингээ ийм гоё хайр дурлал нь ингээ тийм ассан тийм өнгө айсууд ингээ харагдаад идэг л да. Тэгэхээр та хэлэхгүй энэ олон жилийн хугацаанд яг бие биендээ ингэж хайртай байх, энэ үн цэнтэй байх, энэ гэр бүлийн бат бих байдал ер нь юун дээр оршдог юм бол таны бодлоор цэвэр ойлголт шүү дээ ер нь бол. Нэгнийг л хүндлэх, нэгийг ойлгоход хэрэгтэй. Сонсох хэрэгтэй. Ялангуяа эрэгтэй хүн бол сонсож явах хэрэгтэй. Маш сайн сонсогч байх хэрэгтэй шүү дээ ер нь эрэгтэй хүн чинь. Тийм тийм. Тэгэхгүй өөрдөөс нардалцаалах юм бол тэгэл ямар амтан дуртай хавд чамтай. Тэгэл шууд яваад өгнө шүү дээ чи маргааш нь. Тэгэхгүй тэгээд гол юм нь ерөөсөө л сайн сонсох, нэгнийг л ойлгох хэрэгтэй. Хүн ингээл ер нь нэгнийг хүндлэж амьдрахгүй бол энэ чинь яаж амьдрахад үүдэн чинь нэг дээр зөксөж л амьдрын шүү дээ. Нийгэм дунд амьдарч байгаа хүмүүс юм чи бид нар. Тэгэхгүй би л мэдчих ингээл урд урд яриад байдаг бол хамгийн тэнийг асуудал шүү дээ. Тим хүн дандаа бурууддаг. Тэрний орон зүгээр ингээд хүлээцтэй ханд нэгнийгээ сонс хүлээн зөвшөөрч сур үнэхэрийн чинь таалагдахгүй чи дараа нь хэлж болно шүү дээ. Тэр маргааныхаа дараа. Гэхдээ яг үндэ наад чинь бишээ гэдгийг хэлж болох байхгүй. Тэгэхээр энэ жаахан ухаантай л байх хэрэгтэй. Би яагаад энэ бүхнийг дурдсан бэ гэхээр таны өнөөдрийг хүртэл ингээд авчирсан яг энэ медиа entertainment салбарын энэ одоо ингээд 93 оноос хойш гэхэр чинь бүр ингээд 30 гаруй жилийн хугацааг ингээд өнгөрцөн биш үү. Тэгээ энд бол хамгийн тийм түвшиг тулгуур болсон хүн бол таны хань болов гэж бодод. Мэдээж тэр бол тодорхой. Манай хүн чинь гэхдээ бид сүүлд яг компанид дараа нь 107-гийн радиогийн дараагаар очиод тэгээд тэгж яхад нь би ер нь хоёулаа ингэж тустай ингэж явж байхаар нэг зөвөрүүл харьяа хоёулаа нэг юм ал хий гэж паналдаж авчирсан байхгүй юу. Тэгээд одоо хүртэл тэгэл хамттай байгаа. Хүмүүс тэгэл гайхаад байдیں۔ Чи одоо ингэж их нэртэйгээ ингээд өдөр болго ингээд хамт өдөржин ажил дээр хамт оройн гэртээ хамт ингээд байгаад ах тийм ятардгүй мүү гэдэг юм биш ядаргаатай биш үү гэдэг.
Тийм шүү. Харин ч амар байгаа байхгүй юу? Одоо ингээд ямар ч найзаас илүү найз шүү дээ ер нь бол. Зөвлөлтөд хүртэл амар. Зөвлөлтөд хүртэл амар энийг шууд ойлгож байгаа юм чинь. Юм ярихад л өвгний хагасаас нь ойлгоно гэдэг шиг л тэгээ энэ ойлгомжтой болсон байхгүй юу? Тэр ч одоо харцаараа төдөлдөг болчихсон шүү дээ хоёулаа. Тийм баг шүү. Тий, одоо чи удчлаа шүү дээ энэ зүгээр. Одоо яг гэр бүл болоод Одоо бас 30 жил болж шүү дээ ингээд. оо ямар сайхан юм бэ. Тэгээ хамт хамгийн гол нэг мэрэгжил бүх зүйлүүдийг ингэж ойлгодог гэдэг нь бас ихлүү чухал юм байна. Яалтчгүй харин тийм. Тэгээд энэ дээр ингээд бит хоёр ингээд ажил үүргээ хуваарлаад зохиол гарах одоо бүх рекламны санаа ер нь бүгдээрээ 99% бараг нансаг их шүү. Оо тийм. Тийм шүү дээ. Ер нь 99% манай нансаг л бүх юу санаа нь. би бол 1% дээр л байгаа бах. Яг намайг хийж байгаа болохоор хүмүүс намайг л хийж яриад байдаг байхгүй. Яг ясам дээр бол манай хүн чинь 99% нийчээд байгаа байхгүй. Тэгэхээр гүйцэтгэл дэрэл та ерөнхийдөө. Тийм би гүйцэтгэлтэй л байгаа байхгүй. Би танаас бас нэг юм сонирхолтой бас хэдэн асуултууд байгаа юм. Тэр нь асуултууд гэхээс илүүтэйгээр таны хувьд ер нь ингэж энэ тал дээр бас ямар байр суурьтай байна вэ гэд авьяас эсвэл хөдөлмөр хоёрын ер нь аль нь чухал гэж та ер нь хардаг вэ? Авьяас. Авьяас гэвэл 1000 хөдөлмөр байгаад яах вэ? Үнэхээр тэгвэл буруу юм хийж ийн л гэсэн үг. Авьяас байж ижил хөдөлмөр хийсэн тэр. Авьяас дан авьяас байгаад хөдөлмөрлөхгүй бол тэр тэгээ унтраа алга бол. Салшгүй зүйл бас нэг талаараа байгаад тийм тийм шүү дээ тийм. Тэр авьяасаа хөгжүүлэх ёстой шүү дээ. Хэрвээ хөгжүүлэхгүй л тэгээд би уулаас лаг юм чин гэж яваад байвал чи маргааш хажуушин дахиад нэг лаг хүн гарна шүү дээ. Ойлгомжтой байхгүй тэр чи. Хөгжүүлэх ёстой. Хөдөлмөргүй хэзээж бүтэхгүй. Яг тийм шүү те. Одоо дараагийн асуулт болохоор зүгээр ер нь нийтлэг ингээл явагддаг л да. Одоо жишээ нь та магадгүй одоо 20 настад тэр үеийн Ононбатад та юу гэж хэлмээр вэ, захимаар байна гэл нэг та ер нь сонсчлээс байх нэг иймэрхүү асуултууд. Гэхдээ энэ үнцэг энэ асуулт нь болохоор ийм зорилготой байгаа юм. Магадгүй та яг одоо 1993 онд үүсгэж исэн тэр кампани одоо өнөөдөр ингээ 2026 онд яг залуу яг та нээж исэн бол ер нь яах байсан болоо? Та магадгүй яг энэ чиглэлийн медиа чиглэлийн entertainment чиглэлээр ерөөхдөө явах байсан болов яах байсан бол? Ер нь маш их бодно. Ягаад гэвэл амар олон боломжууд байна шүү дээ. Тэг айгүйх боломжууд байна. Хийх энэ чиглэлээр мэдээж явах байсан бахал та ойлгомжтой. Гэхдээ яг алийг барих вэ гэдэг бас одоо ч нэг бас энэ салбар чи өөрөө бум задарчлаа шүү дээ. Тэглээ тий. Графикууд нь чамарч гоё болоод эхлэв. Одоо AI-ч бүр алаад өгч जैन. Тэг ингээд бүр сонголтууд маш их болчиход байгаа байхгүй юу? Зөвхөн камер бариад явах тийм шаардлагагүй болчиход утас нь өөрөө амар болчиход байна. Харин утсаараа кино хийгээд байна цаан чинь. Тэгэхээр одоо бас нэр хүн маш их юм бодох хэрэгтэй болчиход шүү дээ. Би одоо шин та одоо продакшны талаар би бас нэг сүүлийн нэг асуулт. Эн чин бас нэг та хэдий ингээд нийгэмдээ ингээд нөлөөлөд юмнууд хийгээд тухайн цаг үед ингээд маш олон уран бүтээлүүдийг маш олон зүйлүүдийг ингээд хийсэн байна. Тэгээд үндсэн энэ продакшны өөрийн нэг юм философи жанжин шугам гэж байгаа. Та ер нь анхнаас яг ямар тийм философи жанжин шугамыг ер нь барьж явсан бэ? Бидний ерөөсөө хийж байгаа ажил болгондоо хийж байгаа бүтээл болгондоо ерөөсөө ганцхан л юу тавьдаг. Хүмүүсийг жаахан гэрэл хийгээтэл болох. Гэрэл хийгээл авчрах ерөөсөө. Хийсэн юм болгон дээр жаахан юм жоохон ч гэсэн юм ингээд хүнд үлдээмэр л байгаа юм бол. Болж байгаа бүх юмдаа л ер нь тийм. Ковид үед хийсэн одоо бидний тэр нөгөө нэвтрүүлэг Ливон нэвтрүүлэг бол бас яг л ийм зорилготой. Нийтээр бүгдээрээ бүх мэдээ харанх уу. Бүгдээрээ гэрнээс гарч чадахгүй. Гэхдээ бид нар бол яг гэж зориглоод Русийн хүмүүсийн жаахан ч гэсэн телевизтэй уу яг нэг гой дуугийн дурсамжийн сэдрээгээд хамт дуулуулаа тий. Тэгээд энэ тухайн яагаад бүтсэн тухайг нь яриулаа ингэж явуучвал зүгээр юм болов уу гэж бодоод бас Ливон гэж шинэ нэвтрүүлгийг санаачилж ирсэн. Тэгэхээр та ер нь үзэгчдэд гоё зөвлөхөд ер нь бид бас нэг юм гэрэл гэгээтэй зүйлийг бас харж мэдээж сайн муу
ээлжлэл явж байгаа хорвоо шүү дээ. Тийм. Энэ тал дээр та бас нэг гоё зөвлөгөөгөөд хоёул ер нь ярьцлага өндөрлөе. Бидний цөөхөн монголчууд шүү дээ яг үндэ. Тэд цөөхлөхнээ биш эвтэй л баймаар. Эвтэй байх нь гэдэг маань хүн эвтэй байхсан чинь нөгөөх нь заавал дээрлэхэд авах би тухай биш шүү дээ. Яг тийм тий. Тэ эн чинь нэг нэгэ ойлголцож амьдрах хэрэгтэй шүү дээ. За бидний урилгыг хүлээн авч ирж хуучилсан танд маш их баярлалаа. Тантай ярилцахад үнэхээр таатай байдаг шүү. Тэгээ таны цаашдын бас уран бүтээл бүх зүйлднээс амжилт хүсье. Баярлалаа. Хийж байгаа ажилд нь амжилт хүсье. Гоё гэрэл гээгээтэй амьдрцгаая бүгдээрээ тэгээд нэг хүндлэе. Тэ цөөхөн мэдэн монголчууд өөр нэг нэгээ дэмжиж амьдрахгүй бол өөр хэнийгээ дэмжих үү. Тэгээ бүгдэнд нь наад жаргал хүсье. За маш их баярлалаа танд. За ингээд үзэгчдээ бид өнөөдрийн манай подкастын бас хамгийн ихний зочноор та бүхэндээ бид Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн за Ондо production-ы үүсгэн байгуулагч, найруулагч Онон Батгатайгаа та бүхнийг уулзууллаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ.